байцааны үзэгчтэй оройн төргий. Хас телевизийн хуулийн цаг болон маань эхэлж байна. За хуулийн цаг булангийн энэ удаагийн дугаарт маань Өвөрхангай аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд хяналт тавих хариуцсан ахлах прокурор Дэлгэрмаа оролцож байна. Танд оройн төргий. За тэгэхээр прокурорын байгууллага маань ямар чиг үүргийн хүрээнд ажилладаг юм болоо энэ талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол Улсын хэмжээнд бол прокурорын байгууллага маань бол төрийн нэрийн өмнөөс хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, за мөн хүний эрх хэрэгжүүлээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, за төр нийтийн аж сургал хамгаалахад бол чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. За тэгэхээр таны хувьд бол зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд хяналт тавин ажилдаг юм байна. Тэгэхээр зөрчил гэдгийг иргэд маань хэрхэн ойлгох ёстой вэ? Энийг бас иргэдэд энгийн үгээр тайлбарлаж өгвөл эхлээд. За Монгол улсад бол зөрчлийн тухай хууль маань бол 2017 оноос 7 сарын 1-ний өдрөөс бол одоо хүртэл өнөөдөр хүртэл хэрэгжиж байна. За зөрчлийн тухай хууль зааснаар бол зөрчил гэдэг маань бол хууль заасан хэм хэмжээний актыг зөрчсөн. За зөрчлийн тухай хууль жийтгэн хуулиар заасан үйл эсвэлтгийг бол ойлгоно гэдэг ингээд хуульчлаад тодорхойлон заагаад өгсөн байдаг аа. За нэг ясандаа иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлахад бол зөрчлийн тухай хуульд нэг тухайн хүн хуулийг ихэд хариуцлага хүлээхээр заасан үйлдэл эсвэлтгүйг л ойлгохоор бол тодорхойлж өгсөн байна. Зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд ер нь хяналт тавихтаа хэрхэн ажилтдаг юм болоо? Прокурор бол зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд тавих хяналтыг бол прокурорын тухай хуулийн за 11-р зүйлд зааснаар бол хэрэгжүүлж ажилладаг. За үүнд бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авах шалган шийдвэрлэх ажиллагаа хууль заас үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх. За зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагааны явцад хүний эрх хэрэгжүүлээ зөрчигдөж байгаа эсэх. За мөн зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа хууль заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх зэрэг ингээд хууль заасан чиг үүргийн дагуу бол зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд прокуророос бол хяналт тавь ажилладаг. Одоо зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа эрхвээ албан тушаалтнараас Өвөрхангай аймгийн хэмжээнд бол одоо нийт зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа явуулах за хяналтанд манай хяналтын харьяа бол 28 төрлийн байгууллага үйл ажиллагаа явуулж ажилладаг. За эдгээр 28 төрлийн байгууллагуудын эрхвээ албан тушаалтнаас за хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа буюу за одоо зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа явуулах явцдаа бол хүний эрх хөвчлөөг зөрчиж байгаа нөхцөл байдал байна уу? За анхнаасаа тухайн ажиллагаа маань зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа маань хууль заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна уу? За энд үйл ажиллагааны улмаас ямар нэгэн бусдын юм уу төр нийтийн юм уу бусдын олон нийтийн эрх ашиг зөрчигдөж гэнэ үү зэрэг ингээд эдгээр байдлуудыг бол цаг алдалгүй бол прокурор бол хяналтаа тавьж чиглүүлж бол ажиллаж байгаа. За энэ талаар ч ер нь нэлээдгүй бас ажил арга хэмжээг бас өдөр тутам болон за төлөвлөгөө тусаар бол зохион байгуулж ажилладаг. За тэгэхээр хяналтын ажлын талаар товч тоо мэдээллийг хүргвэл за Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 оны 5 сарын байдлаар бас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм болоо эндээс нэг товчхон мэдээллийг үзэгчдэд хүргэх байхаа гэж бодож байна. За тэглгүй яг уу за Өвөрхангай аймгийн хэмжээнд бол за 2024 оны 5 сарын байдлаар бол нийт 1758 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч бол шалгаж прокуророос хяналт тавь ажиллаж байна. За эдгээр гомдол мэдээллийнхэн бол 709-т нь бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж за 915-д нь бол зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаа хэрэг нээж бол хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулж за 53-ыг нь бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж за 73-д нь бол хүлээн зөрчлийн шинжгүй үндслээр хүлээгээд татгалцсан шийдвэрүүдийг бол тус гаргасан байгаа. За үүний зэрэгцээ бол одоо 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс за хүчин төгөлд зөрчлийн тухай хууль болон за эрүүгийн хуульд нөгөө тээврийн эсэл зам хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиг тухай буюу за тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиг тухай хуулийн заалтуудад одоо өөрчлөлт нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор бас иргэдэд хууль эрх зүйн мэдлэг өгөх үүднээс бол мэдлэг олгох ажиллагааг бас цаашид хийж ирүүлэх шаардлагатай байна гэж бол хяналтын явцдаа үзэж дүгнсэн. За учир нь хэм бол урд нь бол эрхвээ цагдаагийн эрхвээ цогтуугаар тээврийчлээсэн үйлдэлд за эрхвээ цагдаагийн газрын эрхвээ албан тушаалтаа одоо шийтгэл оногдуулаад тээврийчлээд хэрэг нэг жилийн хугацаагаар гасаад 400 мянган төгрөгөөр торгох ингээд шийтгэл оногдуулаад шийдвэрлэдэг байсан бол за энэ 24 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар маань
хуулийн өөрчлөлтөөрөө маань тухайн цогтуугаар тээвэрлэгдсэн үйлдэл тус бүрэн за зөрчлийн хэрэг нээгээд за шүүхэд шилжүүлж за шүүхээр бол албан арга хэмжээ авч одоо тээвэрлэгдэх эрхний жилийн хугацаагаар гасаж за 401-жээр торох эсвэл 7-оос 31-ийн хугацаагаар бол баримтлах шийтгэл оногдуулахаар ингээд хуульд өөрчлөлт орсон байгаа. За нөгөөдөөр гэх юм бол нөгөө цогтуугаар тээвэрлэгдэх эрх гасах шийтгэл шүүхээр шийтгэл хүлээсэн этгээд маань дахин тухайн хугацаанд цогтуугаар тээвэрлэгдэх юм бол за эрүүгийн гэмтэр буюу эрүүг хөлн тусгай анги 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан ингээд гэмтэргийн шинжтэй үйлдэл болохоор ингээд хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа учраас эдгээр бас энэ талаар бас иргэдэд нэлээдгүй мэдээлэл өгөхгүй бол сая энэ эхний 5 сарын байдлаар бол Өвөр хангай аймгийн хэмжээнд цогтуугаар тээвэрлэгдэх зөрчил бол нэлээдгүй өндөр тоог бол эзэлж байна манай зөрчлийн гомдол мэдээлэл хэргийн явцад бол цагтаа зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнд одоо ингээд торгуул ногдуулжээ. За гэвч иргэн маань өөрт нь ингээд гомдолтой санагдаад энэ нөхцөлд прокурорын байгууллагт хэрхэн гомдлон гаргах ёстой байсан байдгийн болоо. Та нэг иргэдтэй ойлгомжтой хэлбэрээр нэг кейсээр бас энийг тайлбарлаж өгвөл иргэд маань энэ асуултыг бол их асуудаг л да. Хэвчлэн үйлдэж байгаа зөрчлийн хувьд гэх юм бол цагдаагийн байгууллага буюу цагдаагийн байгууллага эрхүй албан тушаалт хүл голчлон шалгадаг зөрчлүүд бол байдаг. За үүний хувьд гэх юм бол дийлэнх нь би түрүү хэлсэн нөө замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих буюу одоо сутуугаар тээвэрлэгчлүүлэх замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчих зөрчлүүд бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн маань бол 60-70% бол дангаараа эзэлж хийдэг. За үүний хувьд бол хүмүүс бол нөгөө хаана хандхаа мэдэхгүй нэг цагдаагийн албаа огт зогсоогоол та тийм зөрчил гаргаж байгаа гэж торгоол ингээд нэг нөөтийн баримтчиг юм гаргаад өгчдөг. За үнэхээр л би тэр зуршлыг гаргаж яа гэж бодвол ингээд яваад идэг. Үүний цаанаас нэлээдгүй хүний эрх зөрчигдж байгаа нөхцөл байдал байна гэдгийг бас энэ 2024 оны 1 сарын 1-ээс 3 сарын 31-ний байдлаар бол цагдаагийн газрын эрхүй албан тушаалтнаас газар дээр нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан. За 44 шийдвэр өгвөл прокуророос бол хууль зөрчиж буюу хүний эрхийг зөрчиж за үндслэггүйгээр тухайн хүн энэ зөрчлийг үйлдсэн эсхийг нь бол тодорхойгүй байхад бол хууль зааснаар шийтгэл оногдуулж хүний эрхийг зөрчижээ гэж үзэж дүгнсний үндсэн дээр бол харьяалах шүүхүүд бол буюу за Өвөр хангай аймаг дэх эрүүгийн иргэн ангачны шүүхүүд бол прокурорын дүгнэлт бичсэн байгаа. За шүүхээс бол ангачны шүүхээс бол прокурорын дүгнэлтийг бол үндслэл бүхий болжээ гэж үзэж бол хүлээн авснаар бол тухайн этгээдүүдийн зөрчил үйлдсэн гэж торгон шийтгэл оногдуулж за шийтгэл хүлээс этгээдүүд бол эрхийг сэргийж ажилласан бас энэ бас нэлээд хүний зөрчигдсөн эрхийг сэргийсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. За нөгөө дүгээр гэх юм бол хүмүүс бол за цагдаагийн байгууллага ч юм уу за бусад эрхүй байгууллагад ингээд ямар нэгэн зөрчлийн улмаас зөрчил үйлдсэн бол ингээд шалгах явцдаа тухайн эрхүй албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг за хүлээн зөвшөөрөхгүй за үндслэлгүй байна гэж үзэж байгаа бол за эрхүй удирдах албан тушаалтан буюу тухайн эрхүй албан шалгаж буй эрхүй албан тушаалтанд хүсэлт гаргах за мөн эсвэл тухайн хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурорт гомдол гаргах хэрэгтэй байдаг. За энэ эрх нь бол зөрчлийн хэрэг үүрэг ажиллагааны айлч үе шатанд гаргах эрх нь бол нээлттэй байдаг. За хүмүүс маань энэ нөгөө гомдол гаргах өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хууль заасан би нөгөө ямар эрх үүрэгтэй вүлээ гэдгээ өнөөдөр зөрчлийн хэрэг үүрэг ажиллагаанд ямар үүрэг оролцогчоор оролцож гэнэ үү? За миний эрх үүрэг юу юм бэ гэдэг бас нөгөө энэ талаар бас тодорхой хэмжээний мэдлэггүйгээс болоод нөгөө гомдол гаргах, хүсэлт гаргах, эрхээ хамгаалуулах энэ асуудал бол нэлээд гоцрогдмол юм уу? Нэлээд хаалттай байдлаар байдаг. Тийм учраас иргэд маань бас өөрсдөө эрх ашгийг хамгаалж хууль эрх зүйн мэдлэгийн дэвшлэлт учраас одоо нэг юм хөгжсөн сошиал ертөнцид үтцсэн байхад одоо нэг эрхүй албан тушаалтанд дуудаад за таныг зөрчлийн тухай хуулийн тэдийн тэд зааснаар ийм зөрчил үйлдсэн гэж одоо ингээд таныг ийм байдлаар холбогдуулан шалгаж байна гэдэг юм бол бас өөрөө нөгөө зөрчлийн тухай хуулиа тий Google юунаас legal info гэдэг хууль эрх зүйн мэдлэгийн нэгдсэн системээс хайгаад нөгөө зүйл заалтаа уншаад за би нэр өнөхөр ийм үйлдэл гаргалав гэд үнэхээр яахгүй бол бас ийм үйлдэл гаргааг байгаад яагаад намайг ингэж байгаа юм яагаад би энэ үйлдэл холбогдуулан шалгадаад байгаа юм гэдэг байдлаар бас дараагийн нөгөө прокурорт гомдол гаргах удирдах албан тушаалтанд гомдол гарах гэдэг шалтгараас арга хэмжээг бол авах бүрэн боломжтой байдаг. За танаа прокурорын байгууллагын зүгээс за аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон бусад төрийн бус байгууллагуудаа бас хэрхэн хамтран ажилтдаг юм болоо салбар дундын харилцаа сайн байж ажил өөдөлдөг сонссон л доо тийм ээ. Прокурорын байгууллага хүмүүс ард иргэд маань ойлгохтон бол одоо нэг үйл ажиллагаа нь хаагдмал за бусдад одоо нэг үйл ажиллагаа ил тод нээлттэй явуулдаг уу нээлттэй байдаг уу
тийм байдлаар ойлгодог л доо. За гэвч манай прокурорын байгууллагын хувьд бол иргэдэд чиглэсэн мэдээллийг бол тогтмол өгж, за бусад төрийн болон төрийн бас байгууллагуудтай хамтран одоо иргэдийг гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, за иргэдийн эрх зүйн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, боловсрол олгох зэрэг чиглэсэн үйл ажиллагааны гэдэг бол тогтмол бол сар улирлаар бол ажиллагаанд төлөвлөж төлөвлөгөө тусаар бол тогтмол бол хийж хэрэгжүүлж явдаг. За үүний нэг жишээ нь хөл аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зүйлтэй хамтран бол прокурорын байгууллагатай хамтран бол зүрх сэтгэлийн боловсрол нөлөөллийн арга хэмжээг бол 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бол Өөрангай аймгийн хэмжээнд зохион байгуулсан. За энэ арга хэмжээнд бол нийт ерөнхий боловсролын ахлагангийн 200 гаруй сурагчид, за мөн ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын багш, за мөн тухайн ахлах ангийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл зэрэг 200 гаруй иргэдэд бас ингээд энэ талаар нөлөөллийн арга хэмжээний сургалт одоо эрх зүйн боловсрол мэдлэг, за нэг хүүхдтэйгээ хэрхэн яаж харьцахын, тий өсвөр насны хүүхдийг яаж ойлгож одоо зөв талаас нь одоо хүмүүжүүлэх юунд багш болон эцэгхийн зүгээс анхаарч одоо халамжилж ингэж ажиллахын энэ талаараа бол байхын гэдэг талаараа бол тийм нөлөөллийн арга хэмжээ агуулгах сургалтыг бол зохион байгуулсан байгаа. За үүний дараагаар бол манайх бас цаашд одоо энэ 2024 оны одоо энэ 3 дугаар улиралд за аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөд одоо нөгөө гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж буюу одоо удаа дараа гэр бүлийн хүчирхэл үлдэх зөрчлөөр одоо шүүхээс шийтгэл хүлээж байгаа этгээдүүдэд одоо ингээд тоо мэдээ судалгааны үндсэн дээр тухайн этгээдүүдийн тоо гаргаж ирээд судалгаа гаргаж ирээд за тухайн этгээдүүдийг ингээд гэр бүлийн харилцаа уур амьсгалыг эерэг гоё дулаан байлгах тийм ажил арга хэмжээг зохион байгуулах үүднээс одоо госын харилцаа гэдэг тийм вакуумжуулсан одоо гэр бүлийн госуудыг хамруулсан тийм сургалтыг зохион байгуулахаар одоо хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулад аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлт бол одоо хөрвүүлээд байж байна. За ерөнхийдөө прокурорууд үргэлжил ажил ихтэй харагддаг, цаасан дарагдсан харагдчихэд тэгээд тэр тусмаа эмэгтэй хүнд их хүнд ажил санагддаг. Сэтгүүлчний хувьд бас анзаарч байхад таны хувьд анх прокурор болчиход шантрах үе гарч ирсэн үү? Ер нь яагаад прокурор болъё гэж бодсон юм бэ? За би ерөнхий боловсролын сургуулийн 10 дахь ангид байхдаа манай анги удирдсан багш маань Монгол хэл уран зохиолын багш байсан. За тэгээд би төвдөөс нөгөө тухайн 10 төгс байгаа хүүхдүүд маань мэрэгжил боловсроо сонгосон байх үнд шаардлагатай цаашид юу болох вэ гэдэг байдлаар зохиомжлыг хийлгэсэн. За тэгээд зохиомжлогд маань би бол ингээд хуульч болноо, ийм байдлаар хуульч болноо. За хуульч болж чадахгүй бол би эмч болноо гэд ийм байдлаар зохиомжлыг хийсэн чинь багш маань дэвтэр зохиомжлогийн минь шалгаад дэвтэрт харааж өгтөө. Улаанбаалаар 2 тулаа хөөсөн хүн хоосон хоцордог юм да гэд ийм байдлаар бичсэн байсан. Тэгээд би за ер нь бол би багшийн маань хэлсэн үнэн. За ингээд нөгөө өөрийнхөө бодлыг ингэж хоёр хувааж болохгүй юм байна гэдэг байдлаараа ягаад би ер нь одоо ер нь цааш нөгөө анги төгсөх конкурсынхаа шалгалтыг ер нь хууль эрх зүйн тал руу чиглүүлж ингэж бэлдсэн. За түүний юунд бол би хуулийн сургуульд бол ороод ингээд 4 жил сураад өсөхдөө за энэ байгууллагаас ер нь прокурор хүн гэдэг те эмэгтэй хүнийг 4 төгсгой шимдэг штэ 4 төгстэй энэ прокурорыг хараад бас прокурор гэдэг хүнийг хараад за би яг л ийм л хүн болъё гэдэг байдлаар прокурор болъё гэдэг байдлаар бол зорилго тавьж ажилласан. За тэгээд бол эхний дүнд бол би анх прокурорын байгууллагад 2008 онд бол орж ажилласан. За одоогоор бол 16 дахь жилдээ ажиллаж байна. За прокурор бол 8 дахь жилдээ ажиллаж байна. За тухайн прокурор гэдэг албан маань бол ингээд таны хэлдгээр үнэлдээ хүндлэнгээс харахад хүнд ингээд ийм хэцүү ингээд цаг наргүй ажилдаг алба хэдэж нөө миний хувьд гэх юм бол дурлаж хүсэж ингэж анханасаа би ийм л прокурор болно гэж бодож ингэж ажилласан учраас ямар нэгэн байдлаар шантрах тийм надад бол тийм тохиолдол байгаагүй. Цаг наргүй бид нар ч одоо нөгөө уцаан ч унтраах ирэхгүй байдаг хүмүүс шүү дээ. Тийм учраас ямар нэгэн шантрах зүйл байгаа. Би энийг бол чадна болгоно. Би бол энэнийг даваад гарна гэдэг байдлаар бол өдөрт хүртэл ажиллаж ирсэн. Одоо ч тийм байдлаар л ажилладаг. За тэгээд хас телевизийн хуулийн цаг болонд маань оролцож иргэдэд бас зөрчлийн тухай хуулийн талаар зөв мэдлэг мэдээлэл өгсөн. За мөн сонирхолтой яриа өрнүүлсэн. Танд бол ажлын хүндрэл амжилттай хүсээрэй. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Сайн сайхан эрүүл бүхнийг хүсье.